Цагаан цэрийн үзэсгэлэн худалдаанд одоо энэ жилдээ би 3 дахь жилдээ оролцож байна. Амар оны үзэсгэлэн худалдаанд дээр урд нь 2 орж исэн. Энэ жил яг дүүрэгдээ явж байгаар давуу тал байна л да. Сонгойрхын дүүрэгтэй болохоор тэр нь надад давуу талтай санагдчих. Тэгээ миний оролцож байгаа бүтээгдэхүүн савнгаар, давсаар, гипсээр, нэхмэлээр, шүлжмэлээр энэ бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Хуваараа өрхийн үйлдвэр эрхлэгч тэтгэврийн настай хөгшин байгаамаа. Урд нь одоо энэтэй 3-4 дахь удаа оролцож байна. 4 дахь жилдээ. Амар оны үзэсгэлэн дээр жил болго оролцдог. Тэгээд бас дүүргийн үзэсгэлэн дээр энэ жил бол яг даваа талд нь дүүрэг дээр гарч байгаа. Тэгээд нөгөө зуны нөгөө Азийн үзэсгэлэнгүүд дээр оролцож байсан. Азийн гар урдын үзэсгэлэн дээр. Дүүргийн тамгын газрынхандаа болон жидүүр эрхлэгч нар баярлалаа, маш их баярлалаа. Жил болгоо энийг аягүй гоё сайхан зохион байгуулдаг. Тийм хүн болгонд хүртээлтэй. Тэгээд одоо бүр дүүрэгтэй зохион байгуулахад бүр илүү ч надад бол даваа талтай санагдчих тийм. За манайх болохоор Канан Ланд гэх сонгойрхон дүүрэгт байрлалтай Монгол савнгийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. За тэгээд 2025 оны бүтээгдэхүүн хөгжүүлэх хурд сур хөтөлбөрөөр бүтээгдэхүүнийг хэрхэн яаж брэнд болгох вэ? Бүтээгдэхүүний хаяг, шошго, лого хэрэглэгчтэйгээ хэрхэн яаж харилцах вэ? Хувь хүнийх нь одоо хөгжиж ямар байх вэ гэх мэтчлэгээр маш олон зүйлүүдийг сурсан байгаа. Тэгээд энэ үүгээрээ дамжуулаад бидний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн дээр сав баглаа бодол дээр нь бас хаяг шошгожуулах зүйл дээр нь оюуны өмчийн тал дээр нь маш их юу хөгжүүлэлт болсон байгаа. За Caritas Монгол сургалтын төв нь 2009 оноос эхлэн охид эмэгтэйчүүдийг чадварчуулах, өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор гар урлал Европ хувцас, Монгол хувцсны сургалтыг зохион байгуулж ирсэн. За тэгээд энэ үзэсгэлэнд шавнырын маань бүтээлээр оролцож байгаа 100% гараар хийгддэг гар эдлийн бүтээгдэхүүнүүд байна. Цэвэр эко ноосоор хийгдсэн тавчиг уловчнууд зарагдаж байгаа шүү. Та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй. Сар шиндээ, сайхан шиндээрэй. Чамаа юу хин гэдэг хитэн настай? Өсөйдэр. Хитэн настай? 5 настай. Чи цэцэрлэг яа хэдгээр цэцэрлэг явдیں۔ Цэцэрлэг. Өнөөдөр чи үзэсгэлэн худалдаанд ингээ загвар өмсөлөө шүү дээ. Ямар байна? Гоё. Өмсөж байгаа хувцас тайлбарлаач чамд таалагдж гин үү? Чи юу Монгол хэлийг хэр удаа өмсдөг вэ? Өмсдөг. Чамд өмсөж байгаа дээр чи таалагдж гин үү? Таалагдтээ. Би өнөө 5 настай. Би наран үжи гэдэг нэртэй. Чи гартаа юу барьсан байгаа юм? Ишиг. Чи ишиг мэдгүй үү? Чиний өмссөн байгаа дээр чамд өөрт чи таалагдж гин үү? Таалагдаж байна. Чи өнөөдөр үзэсгэлэн худалдаанд дээр загвар өмсөж үзүүлсэн ш. Айгуу мундаг